Амьтдын үр төл. Хүрэн баавгай. Эвш буюу эм баавгай хээлээ 6-аас 7 сар тээж нэг удаад 1-6 бамбарууш төрүүлж болох ч голчлон 2 хаяа 4 хүртэлх тооны бамбарууш 1-2 дугаар сарын хооронд үүрэндээ төрүүлдэг. Буг. Согоо буюу эм буг хээлээ ойролцоогоор 6 сар тээж нэг элийг 6 дугаар сарын эхээр төрүүлдэг. Арслан. Эрслэн буюу эмэгчин арслан хээлээ 4 орчим сар тээж ихэвчлэн 2-4 гуйгийг жилийн аль ч үед төрүүлдэг. Бар. Үлгчин бар буюу эм бар хээлээ ойролцоогоор 100 өдөр тээж голчлон 3-аас 6 дугаар сар болон 9-р сард 2-7 бамбар төрүүлдэг. Чон. Гичи буюу эм чон хээлээ 2 сар орчим тээж ихэвчлэн 4-6 бэлтрэг 5 дугаар сар 6 дугаар сарын эхээр төрүүлдэг. Зэрлэг буюу бодон гахай. Мэгж буюу эм бодон гахай хээлээ 4 орчим сар тээж 5-аас 6 дугаар сард 3-аас 8 тоорой төрүүлдэг. Евразийн шилүүс. Эм шилүүс хээлээ 60 гаруй хоног тээж 5-аас 6 дугаар сард ихэвчлэн 2 нагуйл төрүүлдэг. Мазаалай. Эвш буюу эм мазаалай жил өнжиж төлөлнө. Хавар эрт 2-оос 3 дугаар сард ичээндээ байхдаа ихэвчлэн 1, заримдаа ихэр аламцаг төрүүлдэг. Монгол бүхэн. Шарга буюу эм бүхэн хээлээ 5 сар орчим тээгээд 6 дугаар сарын дундуур 1 эсвэл ихэр янзаг гаргадаг. Дахь. Гүү хээлэн ойролцоогоор 11 сар тээж 4 болон 7 дугаар сард 1 унаг төрүүлдэг. Шар үнэг. Эм үнэг хээлээ 2 сар орчим тээгээд 4-өөс 6 дугаар сарын хооронд 4-өөс 6 гавар төрүүлнэ. Заан. Хуурай газрын хамгийн том амьтан учраас эм заан хээлээ хамгийн удаан буюу 2 жил орчим тээж ихэвчлэн 1 тугал төрүүлдэг. Анааш. Эм анааш хээлээ 15 сар орчим тээгээд ганц том тугал төрүүлдэг. Хэрс. Эм хэрс 2-оос 4 жил тутамд 1 удаа ганц тугал гаргадаг. Хээлээ 16 орчим сар тээдэг байна. Уншиж бэлтгэсэн хүүхдийн контент YouTube суваг 2024 он.